Энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Ойрхон бол Монголын үндэсний худлаач танхимын 65 жилийн болно. Энэ 1960 оны 7 сарын 2-нд анх байгуулагдсан байгууллага маань өнөөдөр 65 жилийн болж байна. Мөн түүнчлэн Монголын үндэсний худлаач танхимын дэргэдэх олон улсын арбитрийн маань бол 95 жилийн явц тохиож байгаа. Энэ хоёр институт маань аль үед бол бүгд Монгол ард улс, сүүлд нь бол Монгол улсын үед энэ худалдааны, гадаад худалдааны, гадаад арбитрийн үүрэг оройлыг гүйцэтгэж ирсэн. Тийм учраас энэ танхимын маань үе үеийн удирдлагууд, энэ танхимд маань ажиллаж исэн бүх ажилчид, мөн танхимаар ажил үйлчилгээ авч исэн бүх гишүүн байгууллагуудаа энэ баярын халуун мэндийг хүргэе. Энэ бол бидний баяр байгаа. Бид нар бол энэ хугацаанд бол энэ институтыг бий болгож, бүтээж, оролцож өнөөдөр бол энэ баяраа тэмдэглэж байна. Мөн түүнчлэн өнөөдөр зах зээлийн нийгэм ихснээс 1994 онд анхны Монгол улсын танхимын тухай хууль гарч энэ хуулийн дагуу бол дахин шинээр байгуулагдсан. Энээс хойш бол одоо бараг 30 жил болж байна. Энэ хооронд бол энэ институтыг өнөө Дэмбэрэл дарга үед энэ хуулийн дагуу дахин байгуулж тухайн үед оюун чимэг дарга, Дэмбэрэл дарга, оюун дэгч дарга, нэргүү дарга нэсгээд Янсан жогоо гэд бие бүрэлдэхүүн бидний үед бол хүргэж ирсэн байгаа. Энэ бол институтийн хэлбэрээ олсон мөн зах зээлийн нийгмийн харилцааг бол бүх шатанда зохицуулж анхны бизнесийн компаниуд байгуулагдаж тэднэртэй бол тусалж, дэмжиж, хамтран оролцож мөн Монголын бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ дэлхийн зах зээл рүү гаргахад танхим маань өргөөрөлтөд оролцсон. Мөн түнчлэн Монгол улсад бол энэ 160-аад улсын ажил үйлчилгээ бараа бүтээгдэхүүн Монгол улсын ирэхэд орж ирэхэд бол танхим маань бол тэнд бас анханасаа шургуу оролцсон гэж би бодож байгаа. Тэгээ өнөөдөр бол бид нэр энэ танхимынхаа 65 жилийн ой дээр бол мөдгөн бас манай энэ дараагийн шинэ үе эхлэх тийм эрх зүйн орчин дээр ирж байна. Яг гэвэл улсын хурал маань, засгийн газар маань бас энэ манай танхимын хуулийн шинжилсэн хариуцлагыг одоо сүүлийн 3 жил нэлээд явж байна. Одоо энэ хуулийг дахин батлагдж манай танхим маань энэ шинэ хуулийн дагуу, шинэ дүрмийн дагуу, шинэ процессын дагуу дахин одоо энэ ирээдүйн 30 жилийн тодорхойлох тийм алхам дээр байна. Энэ хууль бол мэдээж батлагдсны дараа бол одоо байгаа төслөөр бид олон чемберүүд олон танхимуудын нэгдэл болох хэвээр. Энэ дээр бол энэ 27 мянган төрлийн бас байгууллага Монгол улс бүрэлдэхүүнтэй байдаг. Тэгэхээр бол энэ танхим дээр энэ бүх төрлийн бас байгууллагууд нэгдэх тийм процесс бол гарч ирэх болов гэж бодож байна. Мөн түүнчлэн биднес бизнес эрхэлж байгаа, аж ахуй эрхэлж байгаа бүх компаниуд маань танхим гэсэн гол институт дээр, голомт дээр дахин нэгдэж цуглах тийм эрх зүйн орчин бүрдэнэ. Нөгөө талаас бол бид нэр төр бол мэдээж бизнес бол татвараараа мөн түүнчлэн одоо зөвшөөрлөөр бол улсын төсвөөр ийм 3 юмар бол маш их оролцдог. Энэ оролцоог бол багасгахын тулд ялангуяа төрийн хийж байгаа энэ зөвшөөрөл. Одоо бид нар энэ төр захиргааны байгууллагууд бизнесийн зөвшөөрлийг өгнө гэдэг нь энэ гажиг байсан. Одоо ялангуяа энэ шинэ зандаж төр ерхий сайдын үед бол энэ 370 зөвшөөрлийг бол танхим руу шилжүүлэх энэ тул танхим маань энэ зөвшөөрлүүдийг дахин энэ өхийн тулд том институт бэлэн байх ёстой. Энэ дээр бол ажиллаж байна. Энэ манаас өгөгдөж бизнесийн байгууллага, бизнесийн холбоод өөрсдийнхөө зах зээлийг мэддэг. Тэр төрөөс альсгүйнийг даргаас хамаарлаг болох тэр алхамл бол том алхам болно гэж үзэж байна. Мөн түнчл одоо намрын чуулганаар бол мэдээж татварын бас олон хууль, нийгмийн даатгал чимтгэлийн хуулийн концепц шинжсэн найруулгууд бол орж ирж байгаа. Энэ дээр бол танхим маань оролцож байгаа. Тэгвэл бид энэ манай танхимлаа миний мэдхийн сүүлийн 90 оноос хойш бүх энэ татварын хуулийн системийн өөрчлөлтөнд 3 удаа их төвтэй оролцсон. Одоо энэ 4 төвтөр бас оролцож байна. Нийгмийн даатгалын чимтгэн бол концепцод одоо 2 дахь удаа хамгүйслэн бид нараас хамтран оролцсноо. Тэгээ бид нар энэ зах зээл дээр байгаа энэ баялаг бүтээж байгаа баялагыг бид нар бүтээн энэ төрийн одоо санхүүгч бас бүрдүүлнэ. Мөн түнчлэн буцаагаад энэ нийтийн санхүүг нийтэд хэрэгцээтэй ялангуяа нийтэд энэ аж ахуй нэгж иргэнд Монгол хүнд, Монгол айлд хэрэгтэй тэр алхамлаа бол бид нар оройлон оролцох ёстой. Энэ дээр бол бид нар төр засгийг ба энэ институтыг уриалж явах ёстой. Энэ дээр бол өнөөдрийн байгаа энэ өөрчлөлтүүд хэрэг бол. Нөгөө талаас бол олон улсын байгаа нөхцөл байдал ч гэсэн одоо энэ дайн байлдаан, энэ терапийн шок энэ бүгдээр бол өнөөдөр бол дэлхийн эдийн засгийн хөгжил бол Төв Аз дээр, Зүүн Хойд Аз дээр бол буцаж төвлөрж байна. Өнөөдөрсөн бид нар бол энэ том сүүлийн хэдэн ажлыг бас бүгд харж байгаа бах.
бид нар Төв Азийн улсуудтайгаа бас энэ харилцаагаа бол дахин сэргээж ялангуяа улс төрийн дээр нь бол одоо эдийн засаг дараа бизнесийн харилцаанууд бол сэргэж явж байна. Дээр нь зүүн хойд Аз бас энэ нэргэж байна. Тэгээ Евразийн орнууд тэгээ ер нь бол дэлхийд дээр явагдаж байгаа энэ худалдааны ялангуяа эдийн засгийн өөрчлөлтүүдийн гол төв бол бид Монгол улсыг тойрсон энэ бүх улсууд төв дээр ирж байна. Тэгэхээр бол бид нар буцаагаад энэ зүүн хойд Азийн одоо энэ Төв Азийн энэ Монгол улс энэ эдийн засгийн шинэ гараан дээр бол Монгол улс маань өөрсдөө бид нар дэд бүтцийн асуудал, цахилгаан, эрчим хүчний асуудал, усны асуудал энэ бусад энэ Азийн орнууд хөгжих тэр юмд хөгжил биднэрт хийх ажил маш их байна. Тийм учраас ойрын хугацаанд энэ 10-20 жилд энэ хийгдэж байгаа том төслүүд дээр манай Монгол компаниуд маань бол хийж чадах өнөөдөр тийм бэртэ тэнхээтэй хүний нөөцтэй алсын хараатай болсон. Тэгэхээр энийг хийх тэр том бүтээн байгуулалтуудыг бол бид нар бол танхим дээрээ төвлөрж, танхимаараа дамжуулж бас энэ компаниудтайгаа тэгээд мэдээж сурцтай хамтарч энэ том бүтээн байгуулалтыг хийж энэ Азийн Төв Азийн Европт болж байгаа хөгжлийн эрчмийг бид нар алдагдуулахгүй өшөө өсгөхөд нь оролцсноо гэж бодож байна. Тэгээ өнөөдөр дахин хэлээ 65 жилийн тэмдэглэж байгаа энэ том институт байгууллагыг бий болгоход оролцсон бүх хүмүүстээ халуун баярыг хүргэе, баярын мэнд хүргэе. Мөнх хүмүүсийн маань энэ ард талд нь мэдээж бүх гэр бүлүүд нь байгаа. Гэр бүл болгон болвол манай танхимын гишүүд бас адилхан манай бид нар том гэр бүл. Тэгээ энэ дээр аж жаргал сайн сайхан бүхний хүсээд Монгол маань өнөөдөр Азийн цээжинд энэ Төв Азтай бас нэг сайхан арчлалын эрх чөлөөтэй зах зээлийн нийгэм байхын тулд хамтдаа зүтгэв. Баярлалаа.